Баянхонгор аймгийн засаг даргын захирамжаар Баянхонгор сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзмжийг сайжруулсан шилдэг тогтвортой байгууллага өрхийг шалгаруулах уралдаан таяныг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага аж ахуй нэгж өрхийн дунд 2018 оны 5 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байна. Шилдэг тогтвортой байгууллага болон өрхийг газар, ногоон байгууламж, барилга, хаяг, гэрэлтүүлэг, хашаа, зам, зогсоол, амрах хэсэг, аюулгүй байдал, нойл, цэвэрлэгээ үйлчлэгээ гэсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулах болно. Та бүхэн тогтвортой ажлаа ажил эхлэхээс өмнө ажлын явц гүйцэтгэл, тогтвортой ажлын дараах гэсэн байдлаар гэрэл зураг дүрсээр баримтжуулан ирүүлэх ба тухайн тогтвортой ажлын талаарх мэдээллийг Facebook олон нийтийн сүлжээнд Баянхонгор тогтвортой үйлчлэгээ гэсэн хаягтаагаар оруулж авах болно. Уралдаан танд амжилттай оролцсон шилдэг гадна тогтвортой байгууллагад 1-р байр 3 сая төгрөг, 2-р байр 2 сая, 3-р байр 1 сая. Гадна тогтвортой шилдэг өөрчлөлттэй байгууллагад 1-р байр 3 сая төгрөг, 2-р байр 2 сая, 3-р байр 1 сая төгрөг. Шилдэг гадна тогтвортой өрх 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 500 мянган төгрөгийн тус мөнгөн шагналын эзэн болно. Их хотын соёлыг өөрийн биеэр үлгэрлэн түгээгч иргэн хамт олон таны шинэлэг санаа шилдэг сэтгэлгээ соёлж байдал бүтээмжтэй чанарыг бид үнэлээ. Та оролцоорой. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор тогтвортой үйлчлэгээ Facebook хаяг болон 7044 21 12 дугаараар утсаар лавлана. Зохион байгуулагч Баянхонгор аймгийн засаг даргын тамийн газар, Баянхонгор сумын засаг даргын тамийн газар, Баянхонгор тогтвортой үйлчлэгээ орон нутгийн өмчт үйлдвэрийн газар. Байгуулагдаад 49 жилийн үрийг үзэж буй Эрдэнэ мандлах сургууль энэ онд спортын шин төвтэй болох юм а. Энэхүү спорт цогцлборын төвийн барилгын шавыг тавих ёслолын арга хэмжээ 100-ны дунд сарын шинийн 4-ний өдөр боллоо. Уг арга хэмжээнд аймгийн засаг даргын хамгийн газрын дарга Дас Цэрэн, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Баясгалангом, барилгын ажлыг гүйцэтгэх эрч хүч компанийн захирал Ганбаатар, тус компанийн инженерүүд, Эрдэнэ мандлах сургуулийн захирал Инх төр багш ажилчдын төлөөлөл оролцсон юм а. Тус сургуулийн спорт төвийг барих ажлыг маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлага тавигдж байна. Өөрөөр хэлбэл эх 9-р сарын 1-нд ашиглалтанд өгөхөөр гэрээгээ байгуулсан байна. Эрдэнэ мандлах сургуулийн спорт төвийн барилга 900 гаруй сая төгрөгийн төсөвт хүртэгтэйгээр баригдах юм байна. За улсын төсвийн хөрөнгө оруулалт өргөж байгаа энэхүү ажил маань баригдсанараа манай сургууль бол 1969 онд баригдсанаас хойш өөрийн гэсэн стандартын тийм заал танхим байгаагүй. Хүүхд багчууд бол энэ багш хэмжээний заалтайгаар ингэж үйл ажиллагаа явуулжсэн бол өнөөдөр бид хүн 24-38-ыг харьцсан юм харьцаатай Баянхонгор аймагта бас нэлээд томоохон тооцох юм хэмжээний спорт заалыг барьж өргөтгөлийн барилгатай хамт барьж ашиглалтанд оруулахаар анхны үйл ажиллагаа эхлээд байна. За би энэ сургуульд нийт 27 жил ажиллаж байна. Тэгээ маань сургууль бол ер нь олиолын хэмжээний тийм жижиг талбайд 1-р 2 анги 3 ангиар зэрэг ордог гэсэн. Одоо харин шин заалтай болж байгаадаа маш их баяртай байна. Ингээд хүүхдүүд 2-3 анги зэрэгсэж ороход хүүхдүүд маш их ачаал өгдөг байсан бол одоо бол сайхан болох нэ гэдэгт баяртай байна. За манай сургууль маань нийт 6 биеийн нэмрийн багштай үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 1200 сурагчтай. За тэгээд одоо ингээд 6 биеийн нэмрийн багш маань бас бүрдээ өөр өөртөө гэсэн секс туулан хичээлэлдэг, хүүхд хөгжүүлдэг. Ингээд хүүхд хөгжүүлэх үйл ажиллагаа нь маань одоо энэ манай хуучин зааландаах өөрсдийнхөө боломжийн хэрээр л ямарс хөгжүүлж явуулдаг. Гэсэн хэдий ч нэг ээлжиндээ одоо олиолын секс, саксны секс 20-30 хүүхд орж ирэхдээ энэ зааланд бол бас бараг зайгүй шхүү. Ийм хэмжээнд хүрдэг хүүхдүүд маань бол өөрсдөө спортоор хичээлэх маш их сонирхолтой. Сургуулийн хэмжээний уралдаан тэмцээнд ороход ороод 2 баг тоглох хэмжээний л заал тэрнээс хүүхдүүд орж ирээд бусад ангийнхны хөгжөөнд хэмжээний үзэхэд л үнэн боломжгүй ийм хэмжээний заал байсан. Одоо ингээд шин заал баригдах жаалгаар хүүхдүүдийн маань одоо энэ авиасыг хөгжүүлэх багш нар маань хүүхдүүдээ хөгжүүлэхэд нэлээд тусдим бас нэлээд олон хүүхдийг хамрах юм боломжтой болж байгаа гэж үзэж байгаа. Хүү спортын төв ашиглалтанд орсноор эх хичээлийн шинжилт хуучин спортын заалыг урлагийн танхим болон ашиглахаар сургуулийн удирдлагууд төлөвлөн ажиллаж байна. Баянхонгор аймагт шинэ аялгау нэртэй дуу бичлэгийн шинэхэн студ үүд хаалгаа нээлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бэгцэрэнгийн Инх төвшингийн 10 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ивент тэтгэлгээр хүүхдийн Тэмүүжин театрын дэргэд шинэ аялгау дуу бичлэгийн студийг нээж ашиглалтанд орууллаа. Энэхүү студ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дуу бичлэгийн студиудын хэмжээнд хоолой бичлэгийг хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсноороо онцлог болж байна. Студийн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн Тэмүүжин театрын дарга Ган Чимэг
Энэхүү бичлэгийн студийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн аймгийн иргэдийн төлөөлөгч, урлын төлөөлөгч инх төвшин төдийгүй энэхүү төслийг санаачилсан Тэмүүжин театрын уран бүтээлч нартай амжилт хүсэж байсан юм а. За өнөөдөр манай Хүүхдийн Тэмүүжин театрын дэргэд шинэ айлгуу гэж студ нээлттэй хийж байна. За ингээд энэ бол жилийн өмнөөс манай Төмөн сайхан долгор сурнаар төслөө бичээд тэгээд бас энийхээ хойноос хөөцөлдөөд тэгээд энэ ажил өнөөдөр бас биелэлээ олж байгаад үнэхээр баяртай байна. Тэгээд энэ студийн минь одоо томд төхөөрөмжийг ивент гэж санхүүжүүлсэн Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгч инх төвшөнд маш их баярлалаа гэдэг хэлэх байна. Тэгээд тэр хүний бас хэлснээр бол Баянхонгор аймаг шин сэргийг Баянхонгор аймгийн төлөө хийгдэж байгаа бүх зүйлийг би дэмжинэ. Би хамтарч ажиллана. Үнэхээр тим зүрх сэтгэлтэй олон хүмүүстэй хамтарч ажиллах бэлэн байна гэж ярьж байсан нь бас бид нар таалагдсан. Тэгээд саяхан бид нар уулзалтаад үнэхээр танах Баянхонгор аймгийн ирээдүй хойч болсон олон сайхан залуучууд хүүхдүүдэд энэ студ үнэхээр хэрэгтэй. Улаанбаатар хот руу явж зардал мөнгө өрөхгүй эндээ бас хамтдаа бас суралцсан хийж байгаа хүмүүс нь суралцж хийлгэж байгаа хүмүүс нь бас тэндээс шин зүйлийг олж мэдэж хамтдаа суралцах учраас нутаг орондоо ийм зүйл үлдээхийг хүссэн юм а гэсэн энэ үгэнд бидэд бас таалагдсан. Тэгээд энийгээр дамжуулж маш олон хүмүүс бас өөрсдийгөө бас энэ ертөнцид хүч авьяасан сориосоо гэж үзэж байна. Тэгээд бас олон сайхан залуучуудад үе таалгах чөлөөтэй нээлттэй байгаа. Манай хамтарч ажиллахад бэлэн байна. Тэгээд сайн сайхан бүхнийг хүсье. Студийн үйл ажиллагаа нэгдснээр Баянхонгор аймгийн хүүхэд залуучууд төдийгүй урлаг уран сайханд хайртай, дуртай олон 10 хүмүүсийг уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд бичиж олон нийтэд хүргэх боломж нэгдэж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга саран давгаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Тэд энэ сарын 18-ны өдөр аймгийн засаг дарга Батчаргал болон орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчтэй хамт ажил хэрэгч өглөөний уулзалтыг зохион байгуулсан юм а. Үндэсний статистикийн хорооны дүн мэдээгээс харахад Баянхонгор аймагт нийтдээ 1130 аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг бөгөөд энэ удаагийн уулзалтад 37 аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон юм а. Аймгийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт байгаль орчны онцлог зохицсон, эрчимцэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр аялал жуулчлал хосолсон, экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, хүний болон эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх аймаг болоход чиглэгдсэн зорилтыг тусгасан юм а. Уг мөрийн хөтөлбөрт мөн бүс нутгийн хэрэглийг хангахад чиглэсэн томоохон үйлдвэрүүдийг байгуулах, импортыг оруулсан, гадаад зах зээл чиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэн үйлдвэрчлэлтийн хувьсгалыг хийн, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 дахин өсгөж, 2000-аас доошгүй иргэнийг доктортой ажлын байраар ханган ядуурлыг 2 дахин бууруулахаар тусгасан юм. Эдгээр зорилтын биелэлт ямар байгаа талаарх мэдээллээр энэ удаагийн уулзалт эхэллээ. Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон зорилттой ажиллах хэмжээнд бий байдаг. За мөн аймаг орон нутгийн бодлогын төвшин гаргаж ирж тавьж байгаа зорилттой ажиллах хэмжээнд бий байна. Тэгэхээр Баянхонгор аймагт ойрын хугацаанд хийхээр төлөвлөгдсөн хэд хэдэн томоохон ажил арга хэмжээ Монгол Улсын засгийн газрын төлөвлөгөө орон нутгийн бүртээ хэмжээнд ингээд хэрэгжиж явж байна. Нэгдүгээрт нь Монгол Улсын засгийн газраас батсан 2100 төлбөрийн хүрээнд Баянхонгор аймаг за 40% хотын Европын төлөвлөлт байгуулдаг. Бас мэдээлэл томоохон бичиж байгаа. Нийтдээ 1.8 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалттай. За энэ ажил дээр бол үндэсний хөгжлийн газартай хамтраад техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм асуулт хэрэгжиж байна. Тэгэхээр энэ бол 2019 оноос хэрэгжиж техникс. За хоёрдугаарт нь барилгын материалын томоохон үйлдвэрийг барьж гэж байгаа. За энэ нь барилгын материалын үйлдвэр гэж бид төмөрөөр үйлдвэрүүдийн бүгд тоосон үйлдвэрүүд тэгж ойлгох манайхаа гардаг. Тэгээд энэ бол яг Баянхонгор аймгийн хүүхдийн бодит нөөцлөөр бэхжилсэн юм яаж байгаа. Энэ бол даатуучлууны хөрчин чадвар, нурууны хөрчин чадвар за юуны хамгийн гол бэхжилсэн одоо бидний энэ дээр харж байгаа бүрдэн зогсоонод болж байгаа биш байгаа хөрмний од. Энэ одыг бэхжилсэн одоо төлбөрийн барилгын чулуун хийц материал үйлдвэрлэдэг ийм одоо цог зайлшгүй бас хийгдэн. За энэ дээр нэг 2 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр үнэтэйгээр эдийн засгийн
гэж хэлжээ. За 3-р нь Баянгар аймаг тэнцэн 21 бүрийг бас мод үеийн үйлдвэр байгуулалт энэ ажил бас техник хэсгийн зөвшөөрөлтөөр за 4-р нь 21 бүрээс хүний үйлдвэр бас байгуулсан энэ ажлыг хэмжиж байна. Баянгар аймаг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөдөө аж ахуй уул уурхай аялал жуулчлал хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ хүрээнд хийгдэж буй томоохон ажлууд бүтээн байгуулалтын талаар аймгийн засаг дарга мэдээлэл өгсөн юм а. За үүнтэй зэрэгцээ аймаг орон нутгаас бас Баянгар аймгийн үйлдвэрлэлтийн энэ мастер төлөвлөгөөг бас хөгжлийн байгууллагын тусгай хийгээд одоо бэлтгэж батлагдсан байна. Тэгэхээр аль сум аль газар одоо ямар түүхийг одоо хүний нөөц чадахгүй тэрнийг төшөлсөн үйлдвэрүүдийг байгуулж болж байгаа жижиг үйлдвэр аймгийн хэмжээ. Ингэснээр бид нар юу гэдгийг нэг одоо бизнес гараад ирэх ашигтай бизнес бүгдээрээ шалгаж авах. Тэгээ одоо нэгнийх өөрснөө одоо нэгийг товруулах бүгдээрээ хаваач бүгдээрээ сүрдэг энэ байдлаас гарах зүйл байгаа. Энэ одоо бизнес энэ зөвлөлтийг гаргуулад ингэж байна. За 3-р нь яг аялал жуулчлалын салбарт бид нэр аялал жуулчлалын газрыг байгуулад албыг байгуулад үйл ажиллагаа явуулж аймгийн хэмжээнд бол энэ аялал жуулчлалыг таг үйлдвэр гэдэг нь ажлын байр олноор бий болгох эдийн засгийн одоо бодит өсөлт бий болох салбар гэж харж байгаа учраас энэ тал дээр билетгүй хүч бүрдээ ажиллаж байна. Тухайлбал аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж, засаг даргын дэргэд гадаад харилцаа аялал жуулчлалын албыг байгуулсныг энд онцлсан юм. Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс 2016-аас 2017 онд явуулсан бодлого шийдвэрийн хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, үр дүнгууд эхнээсээ гараад байгаа юм. Тухайлбал 2016 онд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4.1 сая төгрөг байсан бол 2017 онд 4.3 сая төгрөг болж өссөн байна. Энэ хэмжээ цаашид тогтмол өсөх дүр зураг харагдаж байгаа юм. Нөгөө талаар 2017 онд нийтдээ 1200 гаруй ажлын байрыг бий болгосны 800 гаруй байнгын ажлын байр байгаа юм. Эндээс үзэхэд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажлын байрыг бий болгох зорилт 2017 оны байдлаар 60 гаруй хувийн биелэлттэй гэсэн тооцоог хийж болохоор байна. Тэгэхээр нэг хүн дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол Баянгар аймагт нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн хэмжээ нэг хэдэндээ хаваасан үзүүлэлтээр илэрхийлэгддэг. Би нэг мэднэ. Өнөөдөр бид нэр 2016 оны төвшин болохгүй зэрэг Баянгар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн маань 4.1 сая төгрөг байсан. Одоо 2017 оны төвшин 4.3 сая төгрөг. Тэгэхээр жилдээ 200 орчим мянган төгрөг нэмэгдээд байна. Тэгэхээр бид нэр энэнийг юунд наадах дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 дахин өсгөх гэсэн зорилгоо дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичээс буюу 2025 оныхон төвшингээс хэлсэн байна. 2017 аймгийн ажил 800 гаруй нэг бүр ажил байна. Ийм статистик фон мэдээ байна. Гэтэл бид нар 2017 оны төвшин авах гэж бол 2000 ажлын байрныхаа эцсэндээ одоо 60% татсан байна. Ажил хэрэгч өглөөний цай уулзалтад оролцсон аж ахуй нэгжүүд бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөхөд санхүүгийн бодиттой хүндрэл тулгардаг тухайга хэлж байлаа. Тэд банкнаас өндөр хүүтэй зээл авч эргээд зээлийн хүндэд дарлуулдаг байна. Тиймээс уг хүндрэлийг үгүй хийхин тулд аймаг орон нутаг бодлогоор 3 жилийн хугацаатай хүүгүй зээлийг жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэн энэ арга хэмжээ 2 жил дараалан амжилттай хэрэгжээд байгаа юм. 2017 онд 560 сая, энэ онд 400 сая, нийтдээ 960 сая төгрөгийн энэ чиглэлээр тодорхой шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд олгоод байна. Жил бүр уг зээлийг олгох замаар аймаг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх самтай болох юм. Уг самд төвлөрүүлсэн мөнгөний хувь хэмжээг шатараатай нэмэгдүүлж цаашид аймгийн жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчид дунд хугацааны хүүгүй зээлээр бизнесээ өргөжүүлэх боломж бүртгэр байгаамаа. 5 жилийн хугацаанд зээл аваа. За би 3 жил зээлээ төлөө. Өөрчлөлт зээл аваа гэдэг чинь нөгөө үндсэн авсан зээл баг төлөөгүй. Баахан бүх төлсөн. Энэ л байна. Тэгэхээр би нөгөө хэлбэрээр тусцаа дэмжлэг хүүгэл гэж байна.
Ардын үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийг төрийн зүгээс дэмжих нэг томоохон хөшүүрэг нь бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг төрөөс худалдан авах явдал гэдгийг онцолж байсан юм. Монгол улсын хэмжээнд 56 төсвийн ерөнхийлөн захирагч байгаа бөгөөд тэд өнгөрсөн он 2 их найт төгрөгийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний худалдан авалтыг хийсэн байна. Харин үүний ердөө 2% нь дотоодын аж ахуй нэгж бизнес эрхлэгчдэд хамаарсан судалгаа гарсан байна. Дээрх судалгааны үр дүнгийн талаар аймгийн засаг дарга тодорхой байр суурьтай байна. Түүний хэлж байгаагаар төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр ажил, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотой тодорхой хүндрэлүүд гардаг байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс зарлагдсан тендерт оролцоод 50-40 буй шаардлага нөхцөлийг хангадаггүй өрсөлдөх чадрын хувьд сул байдгаас болж тодорхой тендер ажил үйлчилгээг авч чаддаггүй улмаар хамрагдаж чаддаг байна. Харин энэ байдал орон нутгаас удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу өөрчлөгдөж холбогдох хуульд орон нутгийн аж ахуй нэгж давуу эрхтэйгээр оролцох, заалт тусах нааштай үр зураг бий болж байгааг уулзалтад оролцогчдод аймгийн засаг дарга Батжаргал дуулгасан юм а. За мөн нөгөө талаар тендер сонгон шалгаруулалтад хувийн хөвшил аж ахуй нэгжийн оролцоо хяналт сул байгаа талууд хэлж байсан юм. Тиймээс аймгийн засаг дарга Батжаргал цаашид аливаа тендер сонгон шалгаруулалтыг явуулахад хувийн хөвшил аж ахуй нэгжийн төлөвлөлийн хувь хэмжээг 40% хүргэхээ илэрхийлсэн юм а. За мөн аймгийн засаг дарга Баянхонгор аймаг орон нутгийн аж ахуй нэгжүүдэд давуу эрхтэйгээр оролцуулж тэднийг дэмжих ямар бодлого барьж байгаа талаар тодорхой мэдээллийг бизнес эрхлэгчдэд өгсөн юм а. 2017 онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 36.2 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий 23 ажил, орон нутгийн хөгжлийн сангийн их усрээр 5.2 тэрбум төгрөгийн 45 ажил, замын сангийн хөрөнгөөр 520 сая төгрөгийн 14 ажил, орон нутгийн төсвөөр 1.4 тэрбум төгрөгийн 24 ажил, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 910 сая төгрөгийн 28 ажил арга хэмжээ хэрэгжихэр байгаа юм. Тэгвэл энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 23 ажлын 16-гийн эрхийг орон нутагт шилжүүлжээ. Эдгээр орон нутаг өөрөө хариуцаж хийх ажил арга хэмжээ бүрт орон нутгийн аж ахуй нэгж компаниуд давуу эрхтэйгээр оролцох боломжийг Баянхонгор аймаг өөрсдийн эрх үүргийн хүрээнд бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь төрөөс орон нутгийн аж ахуй нэгжүүдэд дэмжиж буй бодлогын томоохон дэмжлэг гэж хэлж болохоор байна. За тэгэхээр ер нь бол орон нутгийнхан маань хамгийн түрүүнд мэдээллийг бол одоо маш их сайн авдаг байх хэрэгтэй. Мэдээлэл одоо бол энэ мэдээллийн төлөө өрсөлддөг болцсон байна. Тэгэхээр энэ мэдээллүүдийг олж авч мэдээллүүдийг өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаанд ашиглах, бизнес төлөвлөгөө хийхдээ 1 жилээр 2 жилээр төлөвлөхдөө энэ бизнесийн орчинд нөлөөлж байгаа хууль эрх зүйн орчин, бизнесийн орчинд нөлөөлж байгаа энэ бодлого зохицуулалтууд ямар чиглэлээр явах юм, дэмжиж байгаа бодлогууд нь хаана байгаад байгаа юм. Гэх мэтчлэн энэ мэдээллүүдийг бизнес эрхлэгчдээс сайн авдаг, танхимаас сайн авдаг байх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт манай бизнесүүд маань уламжлалт энэ хандлага уламжлалт чиглэлийн бизнес бол одоо нэгэнт явах. Нэгсэндээ би юу хийж чаддгаа өмнө хийснийг бизнес гэж ярьдаг гэсэн. Би ийм чаддаг. За чаддаг нь бас одоо юутай асуултын тэмдэгтэй. Гэхдээ өөрөө чаддаг. Гэхдээ би энийг хийж чадж байгаа юм чинь бизнес гэж одоо гэхдээ эсрэгээрээ энэ миний хийж байгаа зүйлийг худалдаж авах юм авахгүй. Хэн худалдаж авах гэдэг тал руугаа илүү анхаарах цаг болсон. Цаашид төрийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхэлж буй иргэд аж ахуй нэгжийг дэмжиж олон талаар хамтран ажиллагаа илэрхийлж байлаа. Үүний нэг тод илэрлэл нь энэ удаагийн уулзалт гэж хэлж болохоор байна. Монгол Улсын засгийн газраас 2014 онд баталсан оюутан цэрэг хөтөлбөр 4 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаамаа. Тэгвэл энэхүү хөтөлбөр Баянхонгор аймагт анх удаага хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн нээлт энэ сарын 18-ны өдөр зэвсэгт хүчний 339 дугаар ангид болсон юм а. Нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг дарга Дэд Хурандаа Батжаргал, засаг даргын тамгын газрын дарга Даш Цэрэн, цэргийн штабын дарга Хурандаа Инхбаатар, зэвсэгт хүчний 339 дугаар ангийн дарга удирдлагууд оюутан цэргийн ар гэрийнхэн оролцсон юм а. Энэхүү оюутан цэрэг хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг дарга үг хэлж энэ жил хамрагдсан нийт оюутан залууст цэрэг эх орноо батлан хамгаалах эх оронч үйлчлэлээр хүмүүжих цаашлаад улс орныхоо хөгжил Монгол төрийн төлөө зүтгэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүссэн юм а. За монголчууд бид хүн нэмбэл хүнс нэмдэг гэж ярьдаг. Тэр дундаа хүүтэй болох юм бол эх орноо манах хүүтэй боллоо гэж бэлгшээдгээ. Та бүхэн маань өнөөдөр оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж цэргийн онлын мэдлэгийг эрдэм боловсролынхон ширээний ард аваад өнөөдөр одоо биеэр бас 2 сарын хугацаанд цэргийн одоо дадлах тактикийн хичээлийг бас энэ
цэргийн 339 дугаар ангийн төсвөлэн байгуулсан энэ бааз дээр маань биелүүлж цэргийн албыг хаахаар хүрэлцэн ирээд байна. Энэ бол ховор боломжоо. Өнөөдөр цэргийн жинхэнэ албыг бид 1 жил хугацаанд хаадаг бол оюутан цэрэг хөтөлбөрт хамрагцсанараа та бүхэн маань 4 сарын хугацаанд энэ одоо цэрэг эх оронч хүмүүжлийг олж энэ одоо эх орноо хайрлах, хамгаалах, ард түмнээ дээдлэх энэ сайхан цэргийн үе удламжлан хадгалагдж ирсэн ёс суртахуун харьцаа суралцаж хатуужил дэсвэр бүхий ийм одоо эх орны жинхэнэ эр хүүгүүд болно гэдэгт бол миний би итгэлтэй байна. Энэ жилийн хөтөлбөрт Баянхонгор, Архангай, Өөрхангай аймгийн нийт 50 оюутан хамрагдаж байна. Тэд 4 сарын хугацаанд цэргийн ерөнхий эрдэмт Шамдан суралцаж Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн цэргийн албан хаах иргэний үүргээ биелүүлэх юм а. Оюутан цэрэг хөтөлбөр батлагдсанаар богино хугацаанд эрх цэргийн албан хаах боломжийг залуус олгож байгаа юм. За энэ оюутан цэргийн албыг хааснараа манай залуучууд нэгдүгээр Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж байна. За мөн одоо давуу тал гэвэл одоо суралц хугацаанд цэргийн албаа хааж одоо эх орноо батлан хамгаалах эрх цэргийн албаа үүргээ бас биелүүлж байгаа ийм одоо бас олон давуу талтай байгаамаа. Нөгөө талаар оюутан ахуй цагтаа бие бэлдэр эрүүл мэндийн хувьд өсч сайжрахын зэрэгцээ эх оронч үзэл санаа улс орноо батлан хамгаалах үйлсэд өөрийнхөө нэмрээ оруулах өргөн боломж нэгдэж байгаамаа. Цаг алдахгүй тэгээд нөгөө нэг одоо төгсөө тэгээд ажлын байран дээр шууд гарах боломжтой гэж бодлоо. Танай үеийнхнээс ангийнхнаас ч өөр одоо улсын оюутан цэрэгт хамрагдсан залуучууд юм ярих байна. Ер нь ихэнх нь хамрагдсан Монгол улс сургуулиас. Юуны өмнө бүх батлан хамгаалахын яам тэгээд полисын яамда юуны өмнө талцснаа хэлхийлээ. Тэгээд бид үс энд хамрагдсанаар болохоор нэгт оюутан цэргийн албаа хааж байгаа. Хоёрт суралц хугацаанд цэргийн албаа хаагаад илүү давуу талтай болж байгаа. Тэгээд нэгт цэргийн албаа хааж байгаа Архангай, Өөрхангай оюутнуудаа илүү сайн шамдан боловсрож цэргийн албаа нийлүүлэлтээ хаагаад гэж байна. Нэг цэргийн яам амьдралыг үзээ тулж байсан. Бас нэг техник технологитой танилцчихсан. гэсэн зорилготой байна. За эх орноо батлан хамгаалахын ач холбогдлын талаар юу нэг залуу нэг юу гэж боддог вэ? За оюутан цэрэг хөтөлбөр бид нар болохоор маш том боломжийг олгож өгч байгаа. Бид нэр ерөнхий боловсролын сургуулиас мэргэжлийн сургууль төлөвлөлийн төвөөс нааш ярьсан. Тэгээд яг үе тэнийгнээсээ нэг үеэр илүү алхаж байгаа болохоор биднэрт маш том боломж олгож байгаа. Монгол улсын 21 аймгаас 4 дахь аймгаар сонгогдсон оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед Баянхонгор аймгийн төдийгүй хөрс цэргэлдээ Архангай, Өөрхангай аймгийн мэргэжил сургуульд үйлдвэрлэлийн төвийн оюутан залуус суралцах хугацаанд цэргийн албаа хаах боломжийг олгож байгаагаар онцлог болж байна. За энэ бол засгийн газрын мөрийн хөтөлбөр бусад хууль эрх зүйн актын хүрээнд зохион байгуулагдж байгаа ажил. Энэ жил бол 1000 гаруй оюутан цэрэг улс орон даяар зэрэг энэ сургалтанд амрагч байгаа. Нэг онцлог нь одоо манай аймаг тухайлбал манай ангийн хувьд бол анх удаа Өөрхангай, Архангай, Баянхонгор аймагт ихтэй сургууль мэргэжлийн сургалт тэн төвүүдийн оюутнуудыг хамруулах боломж Улаанбаатар руу тэндээ байгаа ихтэй сургуулийн оюутнууд та зэрэгцээд сургалтанд хамрахт бас тоо хязгаар гэж бэрхшээл бий. Энэ жил бол бидэнд тийм эндээ энэ сургалт зохион байгуулах боломж олгосон. Их давуу талтай. Одоо ирж байгаа, очиж байгаа унааны зардал гэдэг юм уу маш ач холбогдолтой орон нутагт энэ арга хэмжээ анх удаа зохиогч байгаа учраас. Мөн энэ удаагийн оюутан цэрэг хөтөлбөрийн нээлтийн үеэр цэргийн дүүцүүлэх албанд хамрагдаж буй 40 иргэн 14 хоногийн цэргийн дүүцүүлэх албаны бэлтгэлдээ албан ёсоор гарсан юм а. Нийт хонгор нутгийнхаа зонгол нь амар амгалан айлтгая. Аймгийн засаг даргын зүгээс ламын гигантын төгсөл тавьсны дагуу ламын гигантын болгоогоод 6 сарын 29-өөс 7 сарын 2-ны өдрүүдэд одоо хурал хурж, цус савдгаа аргадаж хурал хурах гэж байна. Үүнд хонгор нутгийн зонгол нь та бүхэн энэ өдрүүдэд сайн үглийг бас хийж, муу үглийг дарж нутаг орондоо цай сүүнийхэн дээжийг өргөж за энэ өдөр ламын гигантны болгоосны дагуу хурал мурагдаж байгаа шүү гэсэн ийм хэтгэлээр буйна хавраагаарай. За 6 сарын 29-нд их богд хайрханд 4 гэлэн лам
одоо газрын усны угаалга, мөн байлин өргөх, мөн одоо нууранд түлцэн өргөх, мөн одоо хуучин жинстэд энэ 29-ний 10 цагт дархийн мандал шива хурна. За 6 сарын 30-наас 7 сарын 2-ны өдрүүдэд Ламингийн Баянгор аймгийн төв хэд дээр найданчаа хурна. За мөн одоо энэ 30-наас 2-ны хооронд шаргалзуудад нөгөө дөрвөн гэлэн лам маань очиж одоо цус савдаг газар усаа баясганаа. Энэ одоо сайхан буйны өдрүүдэд төсөлтөн олон та бүхэн дор бүрнээ өөрийнхөө сүчгээр өөрийн хүсэж байгаа тэр сайн сайхан бүхэн юмыг даатгаж өргөж хоорондоо буйнаа хураагаараа гэж хүсээрээ. Баянхонгор аймгийн засаг даргын захирамжаар Баянхонгор сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзмжийг сайжруулсан, шилдэг тогтчилттой байгууллага өрхийг шалгаруулах уралдаан таяныг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага аж ахуй нэгж өрхийн дунд 2018 оны 5 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байна. Шилдэг тогтчилттой байгууллага болон өрхийг газар, ногоон байгууламж, барилга, хаяг, гэрэлтүүлэг, хашаа, зам, зогсоол, амрах хэсэг, аюулгүй байдал, нойл, цэвэрлэгээ үйлчлэгээ гэсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулах болно. Та бүхэн тогтчилтын ажил эхлэхээс өмнө ажлын явц гүйцэтгэл, тогтчилтын ажлын дараах гэсэн байдлаар гэрэл зураг дүрсээр баримтжуулан ирүүлэх ба тухайн тогтчилтын ажлын талаарх мэдээллийг Facebook олон нийтийн сүлжээнд Баянхонгор тогтчилт үйлчлэгээ гэсэн хаягтайгаар оруулж авах болно. Уралдаан таянд амжилттай оролцсон шилдэг гадна тогтчилттой байгууллагад 1-р байр 3 сая төгрөг, 2-р байр 2 сая, 3-р байр 1 сая. Гадна тогтчилтын шилдэг өөрчлөлттэй байгууллагад 1-р байр 3 сая төгрөг, 2-р байр 2 сая, 3-р байр 1 сая төгрөг. Шилдэг гадна тогтчилттой өрх 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 500 мянган төгрөгийн тус мөнгөн шагналыг эзэн болно. Их хотын соёлыг өөрийн биеэр үлгэрлэн түгээгч иргэн хамт олон таны шинэлэг санаа, шилдэг сэтгэлгээ сольж байдал, бүтээмжтэй чанарыг бид үнэлээ. Та оролцоорой. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор тогтчилт үйлчлэгээ Facebook хаяг болон 7044 21 12 дугаараар утсаар лавлана. Зохион байгуулагч Баянхонгор аймгийн засаг даргын тамийн газар, Баянхонгор сумын засаг даргын тамийн газар, Баянхонгор тогтчилт үйлчлэгээ орон нутгийн өмчт үйлдвэрийн газар.